Хоёр хүүхдээ зориулаад юм хэлээрээ орно. Тэднийхэнд зориулаад. Миний хоёр хүү сайхан явж байгаараа, сайхан гавсаа, сайхан явж байгаа шүү. Сайхан тэмдээ айлгийвод тайм байгаараа. Устна футертан зэрэг сайхан ажиллаж яваараа. За. Бид бол ихээс 10-аас одоо 8 удаа байна. Бүгдээ биднийг мэрэгжилтэй суулгах. Миний ээж ашгүй юм их байдаг юм аа. Тэгээд алсад амьдэрч ажил хийж байгаа хоёр дүүдээ хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээ миний хоёр дүү урт насаж удаан жир үр хүүхдээ дандаа эрдэн онтой хүн болгоорой. Манай бол Чөмбөл тайж гэдэг хүний Чөмбөл тайж усхааны хүмүүс бид нар амьдарч яваамаа. Одоо бид одоолан амьдарч эцэг маань одоогийн хотог өндөр сум гэж нэрлэгдэж байгаа. Тэр онтод төрж өссөн хөө. Ээж маань Тэшиг сумын Тавтын гол гэдэгт төрж өсөж тэнд төрсөн хүн байгаамаа. Бид одоо ингээд их эцгийнхаа буйнд инг тунх сайхан амьдарч өрөө хүүхдүүдтэйгээ элэг бүтэн Улаанбаатар хотно амьдарч байна. Бид 60 онд манайх Булган аймгийн орж ирсэн. Тэгээд энэ олон жил одоо баг хотын хүн болж байна. Хоёр дүү маань одоо заяа орно өөр хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч Герман улсад сайхан амьдарч яваад бид их баярлдаг. Тэднийг харахаар бид баясаж сэтгэл хөөрч байдгийн да. Одоо бид нар бол одоо тэгээд эрхийн одоо хүлээгээл байж байна. За бид ингээд олоола ээжийнхээ ашаанд одоо ингээд бөөгнөрөөд ирээд сууж байна. Герман сууж байгаа хоёр хүүхэдтэй ач нартай сайхан амьдраад сурлагын өндөр хэмжилтийг хүсье да. За Германд байгаа хүүхдүүдийн өдрийн минь төрье. Ингээд миний хүүхдүүд сайхан яваарай. Би өнөөдөр буурайж дээр нэрчээд бид нар ингээд нэг бичлэг дараад байж байна. Тэгээ миний хүүхдүүд миний том хүүхэд хавьтаа буурайж ихэ буйнаар хүн болсон буурайж өсгөх том болгосон юм аа. Тэрүнд нь би их баярлж өгдөө хүүхд буурайж. Тэгээ миний хүүхдүүд уран бүтээлийн өндөр амжилттай сайхан яваарай. Миний ач нар маань бүгдөө өндөр боловсралтай сайн улсууд болоорой. Хамгийн гол миний хүүхдэд эрүүл байгаарай. Эрүүл байж улс орондоо хэрэгтэй хүмүүсд болоорой. Тэгээ ээж аав ахын дүүс нь бүгдөө баярлж явдаг шүү. Сайн суучаарай миний хүүхдэд. Эдний том бирэн том үгийнх нь авгаа тий. Би эднийд оюутан байхдаа орж ирээд энэ ээжийнхээ хадам ээжийнхээ ачаар тэгэл дээд сургууль төгсөөд тэгээ битээс чи хөдөө гарч хөдөө ажилчин болж ажиллаад ингэж эсэн байгаа. Тэгээ хоёр дүүдээ үргэлж биднийхтэй уцаар холбогдож дандаа амар мэндийн минь асуудагт баярлж явдаг шүү. Тэгээ дандаа үргэлж битэрийг асууж идэгээ уцаар. Тэгээ ийм сайхан бичлэг хийж биднэрт дурсгалтай юм хийж өгж байгаад нь хязгааргүй их баярлж байна. Би дөрөвт хүүхэд юм байгаа юм дээ. Дөрөвт хүүхэд нь тэгтээ би чинь Булган аймгийн
төрөх тасагт төрж ийсэн. Тэрнээс хойш багада Улаанбаатар хотод орж ирээд одоо Улаанбаатарын иргэн болж тэ. Угуул юу төрсөн нутг маань болгон суугуул нутг нь Улаанбаатар юм тийм ээ. Тэгээд миний тэр хоёр Германд байгаа хоёр дүү чинь эрэгтэй нь миний энэ дээдлийн ахын хамгийн том хөлтэй зал заяа тийм. Тэгээ яг бүгдээрээ л сайхан амьдарцгааж байна. Болж л байна. Тэгвэл би миний бодоход бол ер нь хүн эрүүл байж ивэл бүх юм хийж чадна, бүх юмыг бүтээж чадна гэж боддог. Гол нь хүн эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэндэд анхаарч явах хэрэгтэй. Ялангуяа бид нар ч одоо нас ахсан улс учраас цаашдаа бол ер нь яг зүгээр мөнхийн юм биш. Гэхдээ амьд сэрүүн байх цагтаа нэг өвдөж зовлгүй шиг аятайхан шиг амьдарч яагаад тэгээд одоо яг хороогийн жамаар л бүх юм явагддаг учраас тэр жамаараа л явна. Гэхдээ зов зүдэрлгүй шиг хүний зэрэгтэй яваад хүний зэрэгтэй сайхан амьдарч яагаад өнгөрөх нь л гол чухал байх гэж би боддог. Тийм учраас бүгдээр л эрүүл сарвал байгаасаа л гэж хүсэж штэ тийм ээ. Тэгэхээр яг л тэр Германд байгаа дүүнэртэй хэлэхэд гол нь эрүүл мэндэд анхаарч хүний нутагт яваа хүн биеийнхээ эрүүл мэндэд анхаарч байж тэгж сайхан амьдран сайхан ажил төрөл бүтэмжтэй байна. Тийм учраас бие сайн бодож яваарай гэж бүгдэнд нь захида тийм ээ. Ийм л юм байх шүү дээ. Тэгээд бид нар чинь бол миний авч нь бол болгоны тэр юу юм их төлбөр гэдэг газар дөрсөн. Насаараа багш байсан. Булганы хойдлын бүх сумуудад багшилж байсан. Миний ээж бол тэр юуны Булган аймгийн бүр тишгийн хойд одоо Сибирь зах шүү дээ тишийн тэр нутгийн хүн байгаа юм. Тэгвэл Булганы тишиг гэхээр Бурят гэдэг юм. Бурят холимог улсууд гэдэг. Миний ээж бол халах хүн л дээ. Тэгээ энэ миний ээж чинь 17 та миний аавтай гэрүүл болсон байдгийг. Тэгээд 10 хүүхэд ягаад одоо 8-нд байгаа гэж түрүүн хэлжсэн тийм. Одоо бүгдээр яг л энэ томчул нь бол юу яасан бэ штэ. Ерөөсөө 50-аас дээш настай болсон байна бүгдээр. Нас бол өндөр болжээ. Миний хамгийн том ах гэхэд чинь одоо 76 77-тай болж байгаа юм уу? 77-тай тэгээ миний эгч 76-тай, миний дээдлийн ах 74-тэй тэгээд ингээд доошоо ер нь 60-аас дээш насаас ягуулцууд байна шүү дээ тийм. Яг багчулж байгаа баг л да. Тэгээд иймэрхүү ажилтай тэгээ яг сайхан амьдарч байна шүү дээ. Бид нар чинь жилдээ нэг удаа цагаан сараар бүгдээрээ уулздаг шүү дээ. Тэрнээс юу яахгүй. Улаанбаатарт бол ихэнх нь байдаг. Миний хамгийн том ах нь Архангайд байдгийг. Архангай хүнтэй суугаад явцсан. Уг нь бол эрэгтэй хүн чинь дагуулж явдаг гэсэн шүү дээ. Дагаад хөдөөшөндөөс сургууль төгсөөд хоёулаа тэгээд явцсан байхгүй. Тэндээ одоо 30-40 жил болж шүү дээ тийм. Тийм л юм тий. Бус нь бол энэ Улаанбаатар хоттой байгаа тий. За. Секс хоёрын талаар дурсамжтай яриа байна тий. Энэ хоёр чинь бүр Багдаас уусан шүү дээ. Хөдөөжхийн дээд сургуулийн биш. Заяа хин хоёрыг асууж. Заяагийн хоёр уу? Урнаа хоёрыг. Энэ чинь зол заяа чинь бол юу миний ээж өсгсөн шүү дээ. Миний ээж эдгээр дотроос хоёр хүүхэд өсгсөн. Нэг нь тэр зол заяа, нэг нь манай нэмэгтэй Энгчин гэдэг дүүгийн хүүхэд одоо Америкт байгаа л да. Тий. Зол заяа чинь бол яг ер нь тэгтээ юу юм шүү. Угаасаа багаас л хөгжмийн авьяастай л хүүхэд байсан тий. Хөгжмийн. Тэгтээ нэг дурсамжтай юм нь юу гэхээр миний ээж чинь хөгжим бүжгийн сургуульд хөтөлж аваачиж Баруурын анги дээр энэ одоо хэм билээ нөгөө Ардын жижигчин Бачулууны шав болгож өөр хөтөлж авчиж өгчээсэн. Тэр бас дурсгалтай хүн бол тодорхой мэдж байгаа бах тий. Тэгээ хөгжим бүжиг тэр сургуульд ороод тэр хөгжимчин болоод урнаатай танилцаад тэр хоёул хөгжим бүжгийн сургууль байхдаа гэрүүл болсон.
Тэгээд яг бүх насны хоолыг манай ээж одоо жихад бүх насны хоолыг олгоод өгчтэй тийм ээ. За бид хэд чи одоо ерөөсөө ингээл одоо ийм олон сайхан ах нартай би чи одоо эгч нартай ийм л баян хүн байж ин да. Тэгээд дүүнэрийнхээ тухайд яриг гэвэл манай хоёр дүү чинь их багасаа хань ижил болж харийн нутаг зорьсон. Тэгээд харийн нутагт очиод анхныхаа хүүхдтэй гуруула харийн нутагт очиж ажиллаж амьдраад сүүлийнх нь 3 Германд төрсөн байгаа. Тэгээ одоо ам бүл одоо ингээд бүр зургуулаа болцсон, өнөр өтгөн айл болцсон, сайхан амьдарч явнаа. Их чинь энэ зүүн Чех нутгаар ороод, Герман нутгаар ороод ирсэн. Дүүгэнд очиж айлчилсан. Өнөр өтгөн гэр бүлэрээ сайхан амьдарч байлээ. Дүүнэрдээ тэгээд одоо уран бүтээлийн амжилт хүсээд, эрүүл ад жаргал, сайхан бүхний хүсье. Бяцхан үрсүүдэд нь бас ад жаргал сайхныг хүсье. Миний дүүнэр чинь сурлаганда маш сайн сурдаг. Маш олон хэл эзэмссэн мундаг хүүхдүүд байлээ. Тэрүүгээр нь би их бахархсан. Хамгийн том охин нь ихтэл бараг 3 хэлээр ярьж ирсэн. Франц, Герман, тэгээд энд байж байхдаа орос сургууль сурж исэн. Суурь нь бол орос хэл байсан. Тэгээд тэн дээрээ түшиглээд францаар ярьж илээ, англиар ярьж илээ, германаар ярьж илээ. Тэн төрсэн 3 хүүхэдтэй нь бол одоо тэгээд харьцаад хэцүү шттэ. Бүгд л германаар ярина. Хэлмэрч хэрэгтэй зарим юмн дээр. Тэгтээ 3 хүүхдийнхаа хэлэнд бас аав ээж харин нэлээд анхаарж байгаа шинжтэй бас сүүлийн үед монгол хэлийг бас нэлээд ойлгох янзтай болсон байлээ. За тэгээд 100 ирэхээр бид хэд чинь бүгдээрээ бужигнаад одоо энэ гоё хашаанда бүгдээрээ ээжийнхаа энэ гоё хашаанд цугдаад ширээ засаад идэж уугаад тэгээд манай хоёр дүү чи яхад нөгөө урлагийн улсууд юм чинь айгүй тийм гоё сэтгэлгээтэй гоё хүмүүс эдэг болохоор энэ гоё хашаа машаа гэж чинь сайхан дөргөө штэ. Хоёулаа хөгжмөө бариад хөгжмөд нь хуурдна, хөөмидэн тэгэл бужигнж өгнөө. Тэгэл тэд нар чинь бас ирэхээр юу гой газраар явна. Хөвсгөл, ар хангаа. Манай энэ бэр ихч ар хангаа хүн байгаа. Тийм учраас нөгөө ээжийнхаа нут руу явна. Тэгээд ээжийнхаа нутагт очиж одоо тэгэл жимс түүгээл голын захаар зугаалаад ер нь нэг Европод байгаа хүмүүсийн нэг бас өөрсдийнх нь онцлог байдаг юм уу? Байгалаар их зугаалж тэр цаг хугацааг тэгж гоё өнгөрөх тийм бас нэг сонирхол их байдаг юм шиг байгаа. Тэрийгээ дагаад тэгэл явчихноо. Тэгэл эндээ нэг хэсэгэл байж байгаа тэгэл явчихдаг юм манай дүүнэр чинь тий. Германыхаа тэр нэг хотын оркестртай ирж энд тоглолт хийсэн. Соёлын төв өргөнд одоо филармонд л юм да тий. Тийм тоглолтоо хийгээд хоёулаа Германы юутай. Тэгээд яг тэр үед нь ямар гоё мөч тохиолдсон байвал манай бэр 4 хүүхдийн ээж болж алдах тэхийн 2 дугаар одон авсан. Тэр 2 дугаар одонгийн болохоор Чингэлтэй дүүргийн засаг дарга очиж тэр тоглолтын үед гардуулсан. Тэр нь айгүй дурсамжтай гоё үе байсан. Тэгэл ер нь бол ирэх болгондоо биднэрт дурсамжийг үлдээж яадаг. Харийн нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс чи ер нь эх орондоо ирэхээр бөөн дурсамж авцардаг сайхан уламжлалтай л да. Тэгэл тэр уламжлалаараа миний дүүнэр бөөн дурсамжтай зуны сайхан үйлрэлтүүдийг өнгөрөөдөг дөө. За дүүнэртэй их чинь хайртай шүү. Ад жаргал сайхан бүхний хүсээрөөй. Баярлалаа. Бахуу. Мундаг явдаг юм аа. Ээж аваа бид нэр бүгдээр баярлалаа. Энэ 100 одоо Германы том оркестртэй лайв тоглолт хийсэн. Тэрийнхээ одоо орлогыг Германы коронавирус хандвалсан. Францаас нэрт дуучин ирсэн, Италиас нэрт дуучин ирсэн. Юунаас Германы нэрт ийм 3 дуучинтай юу нэг доглон төмөр хааны
талаа нэг том дуур нөгөө нэг Германы нэг том цохилж хийсэн байлээ. Тэрөнд манай хоёр хүүхэд орд тоглож тэгээ тийм сайхан тоглолт хий тэр мөнгө Герман тэр коронавирус нэврэлсэн тэрэнд нь би их баярлж байгаа шүү. Миний хүүхдүүд мундаг шүү. Тэгээ үргэлж баярлуулж явдаг чинь баярлж байгаа. Ээжигээ энэ үйл би их бий муудаа. Тэгээд ээжигээ хүүхдүүдийн өвчээр босгож ирүүл босондоо баярлж явдаг. Үргэлж ээжигээ одоо баярлуулж үргэлж миний эмчилгээгээр таслахгүй бүхэд юм минь бэлэн байдагт баярлж байгаа шүү. Тэгээд хамгийн гол нь ирүүл байгаарай гэж хүүхдүүдэд хэлье да. Манай заяагийн нэг жоохны одоо юм одоо яад юм да. За энд одоо миний сэтгэлд үлдсэн нэг дурсамж байдгийг. Тэгэхэд нэг 5-6 настай байсан. 6 настай байсан. Тэгээд нэг хонадад хөлдөө мах авчираад тавьсан гисгэх санаатаа тавьсан байсан байхгүй юу? Тэгээд яахад нэг 2-4 мөчийн ингээд татаад хөлдөөцсөн байдаг штэ тийм ээ. Тэгсэн чинь нөгөөд заяа маань тойрч харж явж үзэж исэн. Ямар муухай хогнууд вэ? Дахиж явахт нь алдсан байгаа юм. Тэр миний санаанаас гардаг. Тэгж хэлсэн юм да. Тэр нь миний санаанаас гардаг юм шүү дээ. За биднийг өсгөж хүний зэрэгтэй явуулж эрдэм нам тавуулгаж ингээ уулныгэндээ хийг бүтээхэд дандаа анхаарч байсан ээжтэй урт наслж удаан жир дандаа үр хөвтэйгээ хажууд ингэж харгаж яваарай гэж ирвэё. За мөн Германд байгаа хоёр дүүдээ хамгийн эрүүл гэж юу байдаг гэдгийг эрүүл мэндэ анхаар үр хөвгтүүдийнхээ эрдэм нам бүгд анхаарч эрдэм намтай улс нийгэмдээ их бүтээгч эрдэмтэй хөвгт төрүүлээрэ гэж хэлээ да. Хоёр дүүгээ сайн амьдарч яваад нь баярлдаг шүү. Эрүүл мэндэд их анхаарч үр хөвгтүүдэд сайхан өсгөж яагаад бас их баярлж явдаг юм. Тэгээд сайн амьдарч аз жаргалтай сайхан явж хөдөлмөрлөж ахан дүүсээ харж үзэж тэтгэдэг баярлдаг юм бид нар. Ингээд сайхан амьдарч яваарай миний дүүнэр. Миний ээж бол энэ 95 насыг наслахта биднийг өсгөж бойжуулж миний ээж чинь бас багшийн сургалт төгссөн шүү дээ. Тэгээ баг зэргийн багшилсан. Тэгээд ойрхон хүүхэд гараад хүүхдээ харж хүмүүжүүлсэн. Тэг багш мэргэжлийн хүн байгаа миний ээж бас. Тэгээд өдөө жил одоо 95-6 нас хүрэхтэй. Одоо нэг өвчин хэлж байгаагүй төрхөөс өөр нэг өвчин хэлж байгаагүй хүнтэй. Одоо нас нь өндөр болж байгаа харин өвддөг болчих шиг байна. Ээжигээ одоо өшөөл одоо урт наслаасаа гэж хүсээд өөрийнх нь ээжийн маань тал өндөр настай болсод байдгийг байсарч ирсэн. За тэгээд ээжигээ өшөө нэмж одоо 100 наслахыг хүсэж идэг юм да. Өөрөө дотроо урт наслаарай миний ээж. За хүнсийда
Ээжмэн залуудаа энэ дуу маш гоё дуулдаг байлаа. Бид нар даан чадаа дуу чадахгүй багш байна. Ээжийнхаа зэмдаад сайн ярьдаг гэсэн чинь. Аюу гоё дуу. За манай ээжгүй мундаг штэ. Аюу олон тэрүүний ажилчид төрүүлсэн юм штэ манай ээж. Хамгийн дээдлэлт нь суулчаар аюу манай ах чинь нөгөө мабида аж ахуйн тэрүүний ажилтан. Одоо энэ хүн чинь эмнэлгийн тэргүүний ажилтан эмч хүн байгаа. Энэ хүн чинь бол одоо соёлын тэргүүний ажилтан. Зоосайгийн чин аав бас урлагийн хүн байдаг шүү дээ. Тийм. Насаараа драм юу яа. Бүрээд авч ирсэн тийм урлагийн хүн байдаг. Энэ манай энэ том ихч чинь бас юу тэргүүний ажилчин. Эмч нар ихтэй манай. Тийм. Ихтэй үнэ тэргүүнтэй. 대충 들으러. 네. 그때 저기 내 말로 이렇게 하니까 맞. 사진 들고. 이 어리고 올 때 집이 와서 bergen 들고. Thank you.